Өдөрч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн байгууллага алба хаагчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг амрын гэрийн нэвтрүүлгийн ээлж ичийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би онцгой байдлын байгууллагад 19 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын хугацаанд гамшиг ослын 2500 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 1113 хүний амь насыг аварсан. Үүнээс 1720 удаагийн усны ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд дийлэх хувийг бага насны хүүхдийн усны ослын дуудлага эзлэж байна. Өнгөрөгч 2021 онд манай онцгой байдлын байгууллагын мэдээллийн төвд 31 хүүхэд усанд харамсалтайгаар эндсэн тохиолдол бүртгэгдлээ. Уур уснаас үрсээ хамгаалъя. Цагдаагийн байгууллага нь иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох эрсдлийг гаргуулахгүй байх зорилгоор албаны нохойтой шөнийн эргүүл, хөдөлгөөнт эргүүл, явган эргүүл, мотоциклд эргүүл, морьт эргүүл болон завьт эргүүлүүд заагдсан байршилд цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэж байна. Орон талааны цаг эхэлсэнтэй холбогдуулан голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усан тосолтгоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд завьт эргүүл, морьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, голын эрэг дагуу усанд орохыг хориглосон тэмдэглэлгээ байрлуулах, голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Энэ оны эхний 6 сард гэхэд Баянзүрх дүүрэгдэх цагдаагийн газрын 3 дахь хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр болох 10, 11, 20, 23 дахь хороодын нутаг дэвсгэрт голын усанд амь насны ирсэн 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Баянзүрх дүүрэгдэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсэн хариуцсан 20 дугаар орны нутаг дэвсгэр болох хар усан тохооноос маршлын гүүр орчимд гол туулгал дагуу явган болон мотоциклтэй эргүүлийг тогтмол гарган ажиллаж байна. Явган болон мотоциклтэй эргүүлийг 6 сарын 1-ээс 9 сарын 15-ны хооронд ер нь тогтмол зохион байгуулж ажилладаг байгаа. Мотоциклтэй болон явган эргүүлийг баяр амралтын өдрүүдээр нэмэгдүүлсэн хүчээр одоо хэлтсийн нийт албаагчдыг хамруулж ингэж үүрэг гүйцэтгэж иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлж бага насны хүүхдүүд болон согтуур хундаан зүйл хэрэгэлсэн иргэдэд гол уснаас хол байх талаар анхааруулах сэрэмжлүүлэг хүргэж ингэж ажиллаж байна. Дулааны үйлрэл болох 6, 7, 8, 9 дугаар саруудад голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архитын согтуурснаас гэмт хэрэг зөрчилд холбогдох, гол усны осолд өртөх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Тиймээс иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх, анхааруулах сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор тус хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн хороодын хэсгийн ахлагч нартай хамтран хар усан тохой, туулгол, улаастайн гол дагуу эргүүл хяналт шалгалтыг хийн сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорны 7 хэсгийн ахлагчтай хамтран амралт зугаалгын үеэр гол дагуу амарч байгаа хүүхэн иргэдэд согтууруулах ундаг зохистой хэрэглэх, байгаль орчны цэвэр хог хаягдaltaгүй байлгах талаар болон гол усны аюулаас өөр хүүхдэд хамгаалах талаас сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байгаа. Иргэдийн үед одоо бас нэг үеийн бодвол бас ногоон байгаль орчныг хамгаалах талаар болон энэ гол усны үеэр яг эд удирдлын үед байгаа учраас бас энэ талаараа бас зохих усны мэдлэгтэй өөрсдөө бас хянах чадвар, согтууруулах ундааг бас зохистой зөв хэрэглээний бас талаар бас өөрсдөө бас хяндаг яг тэр хэмжээндээ бас зохицуулж хэрэгэлдэг болчихсон бас үе байна. Зуны үйлрэлд иргэд голын эрэг дагуу усны сан бүхий газруудад тээврийн хэрэгслээ угааж орчныг бохирдуулах, ил задгай хог хаях зэрэг зөрчил ихээр гаргадаг байна. Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэг. Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил. Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсвэл машин техник бохирдуул угаасан, эсвэл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 101-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1001-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Даама энүүхэ хавьд бол гүнзгий нөхтэй. Ер нь тэгэл болж илгвэл гадны чинь нэлээ хэдэн хүн энэ ус руу чинь өнгөрснөөс орсон. Харин одоо энэ сургууль хашлах хийгээд
Нэг үе одоо гайгүй сайхан болцсон байна. Тэгтээ хөдөлгөө сая нэг охин ийш нааш орж ирлээ тэр одоо хаагар ороод ирчдэг юм байгаа юм. Ерөнхийдөө энийхээ хавьд бол гайгүй л болцсон байна. Би одоо өнөөдөр л ирж хог их хайдаг байсан. Бүр айгу заваа бүр гачин хог хайцсан чи нөгөө сургуулийн хөөхд ноцолцсон байрсан сохтуу холчуу ирсэн. Айгу замраагүй байсан. Харин одоо бүр гайгүй болцсон байна. Аль болохоор аялал зугаалж явахдаа анхаарал болгоомжтой, сэрэмжтэй, гол усандаа хит ойрхон биш. Бас нөгөө эко байдлаа бодоо тийм ээ. Голынхаа эрэг орчмыг сайхан цэвэрхэн байлгаад хамгийн гол нь эрүүл мэнд чухал шүү дээ. Тийм учраас амнасаа хамгаалж голын усанд хит ойрхон байхгүйгээр бас хүүхдүүд бага насны хүүхдээ анхаарал хяналтанда байлгаарай л гэж уриалах байна да. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хилцээс иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, даслан зогсоох, гол усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тус хилцээс гэр хорооллын эмзэг цэг байршил, голын ай сав, бартаа саад ихтэй газарт морьт, нохойд, явган эргүүлээр 35 чиглэлд 70 албахаагч үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр гэр хорооллын гудамж талбай болон туул голын ай сав газарт үлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна. За нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хилцээс нийслэл Улаанбаатар хотын гудамж талбай олон нийтийн талбайд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт, нохойд, авт эргүүл, мот эргүүл, нохойд эргүүлийг одоо зохион байгуулж байна. За өнөөдөр Улаанбаатар хотын туул голын ай сав газарт 10 чиглэлд 20 албаагч морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр үүрэг ажлын чиглэлээ аваад байж байна. За мөн одоо туул голын одоо эрэг дагуу нийслэлийн онцгой байдлын газартай хамтран завьт эргүүлийг бол ажиллуулж эхлээд байна. Морьт эргүүл нь тээврийн хэрэгслэр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм. Морьт эргүүл нь голын эрэг дагуу 12 чиглэлд 24 албахаагч, Баян зүрх дүүргийн 25 дахь хороо, хар усан тохоогоос хан уул дүүргийн 11 дахь хороо, зайсан толгой, маршлын гүр хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Морьт эргүүл нь ажлын өдрөөс гадна амралтын өдрүүдэд ч мөн ажиллаж байгаа юм а. Учир нь амралтын өдрүүдэд гол ус руу чиглэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг байна. За иргэдийн нийтлэг гаргаж байгаа зөрчил нь арх секторлох хундааны зүйл хэтрүүлэн хэрэгжилж байна. Гарамгүй газраар машина гаргаж байна. Голын ойролцоо машина их тавьж байна. Бага насны хүүхдэд хараа хяналтаа сулруулж байна. Дээрээс нь одоо согтууруулах хундаа хэрэгэлсэн үед хог их хайж байна. Иймэрхүү зөрчлүүдийг гаргахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хурд хундас орж голын усны түвшин нэмэгдэж үерэлсэн. Голын эрэг дагуу зугаалж явсан иргэдийн 3 автомашин урсаж байсныг цагдаагийн албахаагчид нийслэлийн онцгой байдлын албахаагчдтай хамтран аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гол усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос цогтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг. Иймд иргэд та бүхэн гол мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд хамт олноороо зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ голын усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол усны ослоос урьдчилан сэргийлээрэй. Амрыг гэрийн үзэгчдээ ярилцах цаг булангийн энэ удаагийн дугаард цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа батцоож хүүхдийг гол усны аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Орон талааны цаг эхэлж хүүхдүүд маань хичээл сургуулийн амарлаа. Голын эрэг дагуу найз нөхдүүдтэйгээ бас хүүхдүүд нилээдгүй цагийг өнгөрүүлж байна. Энэ жилийн үед ер нь гол усанд дэнцсэн хүүхдийн тохиолдол ер нь хэрэг бүртгэгдсэн байна. За долооны улирал эхэлсэн сүүлийн саруудад бол хүүхдүүд усанд осолдох осол гэмтэл бол нэлээдгүй бүртгэгдэж байгаа. За цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэлээр бол 4 тохиолдолд 5 хүүхдийн янаас ирсэн гэсэн ийм гашуун мэдээ бол бидэрт байна. За тэгэхээр зэрэг сүүлийн 5 жилд бол усын хэмжээнд усны
ослоос шалтгаалаад за 500 гаруй хүний эрдэнэт ам осолцсон гэсэн юм статистик мэдээлэл байна. За үүний 20 орчим хувь буюу за 120 гаруй хүүхэд бол усанд осолцсон гэсэн юм мэдээ усын хэмжээнд бүртгэгдсэн байна. Усны ослоор хүүхдүүд амь насаа алдж байгаа шалтгаан нөхцөл бол эцэгхийн хараа хяналтгүй байдлаас ихээхэн шалтгаалж байгаа. За сүүлийн үед бүртгэгдсэн энэ мэдээллүүдийн одоо хохирогч хүүхдүүдийн насны байдлыг авч үзэх юм бол 6-аас 14 насны хүүхдүүд цоглох хэмжээтэй байгаад байгаа. Гол усанд осолж байгаа хүүхдүүд маань ер нь дийлэнх нь эрэгтэй хүүхд осолдоод байна уу эсвэл эмэгтэй хүүхд осолдоод байна уу? Шалтгаан нөхцөл нь яг юу байгаа юм болоо? Эцэгхийн хараа хяналт муугаагаас осолдоод байна уу? Эсвэл найз нөхдүүд нь бас нөлөөлөд ингээ найз нөхдөөрөө дарваад голын усанд ингээ эндээд байна уу? Шалтгаан нөхцөл нь ер нь яг юунаас болоод байгаа юм болоо? За шалтгаан нөхцөл нь бол ерөөсөө дийлэнх хувь нь бол эцэгхийн хараа хяналтгүй байдлаас л ерөөсөө шалтгаалж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө нэг мэддэг шүү дээ. Одоо жишээлбэл насан турсан хүмүүс маань нөгөө амралт зугаалгаар явахдаа гол нуурын орчимд ихэнх цагаа өнгөрүүлдэг. За энэтэй холбогдуулаад хүүхдэд тавих хараа хяналтаа алддаг. За тэгээд дээрэс нөгөө малчид маань үертэй буюу усны түвшин ихсэн үед нөгөө нэг гол муран гатлаж гарахдаа одоо анхаарал болгоомжгүй байдал алдагдсанаас болж хүүхдийн осол гэмтэл бүртгэгдэх шалтгаан нөхцөл болж байна. За энэ нөхцөл байдалтай холбогдуулаад за шатар сайдын баталсан өдөртөмжийн дагуу уур усны ослоос үрсээ хамгаалъя гээд улсын хэмжээнд аян зохион байгуулагдаж байгаа. За энд бол онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, мэрэгжлийн хяналт, за тэгээд бусад төрийн болон төрийн бус байгууллагууд бол оролцож байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас ер нь төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад сүүлийн жилүүдэд нэлээдгүй бас гол усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар аян арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний ер нь үр дүн хэр вэ? За аян арга хэмжээний ерөөсө гол зорилго болоод бид нар нөгөө яг тухайн тохиолдол болгонд тухайн хорууж болж байгаа насан турсан хүнж бай. За хүүхдийн бол дэрэгт байх бид нар бол боломжгүй тийм ээ. Тийм ч бид нар аян арга хэмжээ зохион байгуулж байгаа гол зорилго бол ерөөсөө иргэдэд уур усны аюулаас хүүхдүүдээ хамгаалахын тулд за тэд түнчлэн өөрсдийгөө тэ насан турсан хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд юуг мэдчих хэвээр юун дээр анхаарал тавих хэвээр энэ мэдээллийг л ерөөсөө цахимаар болон бичлэн бусад бүхэл төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх гол зорилгыг агуулждаг. Тэгэхээр яг одоогоор зохион байгуулагдж байгаа аян арга хэмжээний хадлаар бас дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүл бас хэдэн хугацаанд үргэлжлэх вэ? Энэ талаар бас мэдээ. За шатар сайдын баталсан энэ уур уснаас үрсээ хамгаалъя гэдэг аян болол 21 оны 8 сараас эхэлж явагдсан аян. За 1 жилийн хугацаатай зохион байгуулагдж байгаа. За тэгэхээр зэрэг энэ аяны төгсгөл буюу хаалтыг бид нар иргэдэд үзүүлэх тоглолт байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За энэ өдөрлөг маань энэ оны за 6 сарын 25-6-ны амралтын өдрүүдэд Налах дүүргийн Мойлтын тохой гэдэг газар зохион байгуулагдахаар болж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол усанд осолцсон хүнд яаж анхны тусламж үзүүлэхийн хэрхэн авардгийн тийм ээ. За тэгээд дээрэс нь уур устай байгаа тохиолдолд иргэд юуг анхаарах ёстой гэдэг талаар бид нар санам сэрэмжлүүлэг өгөхөөр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад ажиллаад төлөвлөд ингэж явж байгаа. За хүүхдүүд маань зөвхөн уур болон усны осол гэмтлээс болоод амь нас эрүүл мэндээр охироод ийнэг бол бас тийм биш. За хүүхдүүд ахуйн осол гэмтэлд өртөж байна. За одоо нөгөө дулааны уйлрал хийсэнтэй холбогдуулан иргэдийн маань хөдөө орон нутагт зарчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулаад аялал зугаалгаар явж байгаа иргэдийн нөгөө анхаарал сулгарсны улмаас за хүүхдүүд машины сүүдэр тоглох ч юм уу те энэ тохиолдолд тоглож байгаа тохиолдолд за иргэд маань нөгөө нэг хөдөлгөөн эхлэхдээ урд болон хойд нөгөө орчноо шалгаагүйгээс болоод за хүүхэд бол осолд өртөх ийм тохиолдол бас бүртгэгддэг. За үүнээс гадна хөдөө орон нутагт зарчиж байгаа иргэд маань нөгөө замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулаагүйгээс болоод за зам төврийн осол бол нэлээдгүй бүртгэгддэг. За үүний улмаас охирогч нар бол бас хүүхдүүд байх тохиолдол бас цөөнгүй бүртгэгддэг. Тийм учраас аялал зугаалгаар хөдөө орон нутагт аялгаар явж байгаа иргэд маань замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах хэрэгтэй байна. За дээрэс нь хөдөлгөөнөө эхлэхдээ за орчноо бол маш сайтар шалгах хэрэгтэй. За хэрвээ та гол усны ойр орчимд амарж байгаа, зугаалж байгаа тийм энэ тохиолдолд за хүүхэд чинь хаана юу хийж ин тийм ээ голын ойр орчим байна уугүй юу хинтээ байна юу хийж ин гэдэгтэр цаг ямагт бол анхаарал тавьж явах хэрэгтэй. Ярилцлагын төгсгөлд эцэгчүүд маань ер нь багнасны хүүхдээ осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бас зөвлөгөө өгөхгүй юу? За амралт зугаалгын үед бол иргэд маань
согтууруулах ундааны зүйлийг бол нэлээдгүй хэмжээгээр хэрэгэлдэг. За нэгэнт арх согтууруулах ундаа хэрэгэлсэн үед бол тухайн хүний орчиндөө тавьж байгаа хяналт суларна. За үүнтэй холбогдуулаад эцэгчүүдээс хүүхдүүдэд тавьж байгаа хараа хяналт мөн төдий хэмжээгээр багасдаг, сулардаг. За энэ үүнтэй холбогдуулаад за хүүхдүүд маань нөгөө гол усанд живэх тийм ээ хамгийн гүнзгий хэсэг рүү очиж нөгөө тоглож цатаарах байдлаас болоод усанд эндэх асуудал бол нэлээдгүй гардаг. За эцэгчүүд маань хүүхдүүдээ усны ослоос урьдчилан сэргийлж гин хүүхдүүдээ сэлж сурах гэж гэдэг нэрийдлэр нөгөө зориултын бас хөвгч хэрэглүүлдэг. Энэ нь болохоор зэрэг нөгөө гол мөрөнд бус за тогтмол усанд ашиглах зорилттой байдаг учраас зохимжгүй. За энэ нь бол эргээд хүүхэд хэрэглэж чадаагүй улмаас амь нас эрүүл мэндээр охирох тохиолдол зөнгө бүртгэгддэг. Тийм учраас эцэгчүүд маань аялал жугаалгаар явж байгаа энэ цаг үед бол хүүхдэд хараа хяналтыг маш сайн сайжруулах хэрэгтэй л гэж зүйлээ да. За ярилцсан баярлалаа. Баярлалаа. Дотоодын цэрэгт энэ оны 1-р ээлжийн цэрэг таталгаар татагдсан ирсэн хугацаа цэргийн албаагчид цэргийн тангараг өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа дотоодын цэргийн T5-р ангид зохион байгуулагдаж, арга хэмжээнд цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн командлагч Хошууч генерал Болд, дотоодын цэргийн штабын дарга Хурандаа Чингис, анги байгууллагын дарга захирагч нар болон албаагчдын төлөөлөл гэр бүлийн гишүүд оролцсон юм а. За энэ оны 1-р ээлжийн цэрэг таталгаар дотоодын цэрэг татагдсан ирсэн хугацаа цэргийн албаагчид маань эх орон төр ард түмэндээ үнэчийн баталгаа болсон цэргийн тангарага өнөөдөр өргөлөө. За дотоодын цэргийн байгууллагаас энэ жил нийслэлийн цэргийн штабтай хамтран нийслэлийн дүүргүүдээс хугацаа цэргийн албаагчдыг баталгаа авсан байгаа. За цэрэг татагдсан ирсэн дайчид маань цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх одоо сургалт дадлагдаа хамрагдаад бие бэлтрийн болон сэтгэл зүйн одоо бэлтгэл одоо эзэмшээд ингээд бэлтгэл хангасны дараа бол одоо цэргийн тангарага өнөөдөр өргөж байна. За үүний дараагаар тангарага өргөсний дараагаар бол дотоодын цэргийн хуулиар хүлээсэн одоо чиг үүрэг харьцаа онцлог объектын харуулах хамгаалтанд үүрэг гүйцэтгээд үргэлжлүүлэн албаа хаах юм аа. Манай хүүхдүүд өөрийнхөө дуу сонирхолтой би явмаар байна гэж хүсэж чадвар явсан. Тэгээд биднээсний хайлсангүй би өөрөө бас цэргийн алба хаагаагүй шууд тухайн үед бол сургуульд оюутан болоод 4 жил сураад тэгэл явчихсан байсан болохоор хүүгээ явуулаад үзье тийм ээ. Манай том хүүхдээ тэгээд явуулж үзье. Хүний хүүхдүүд яваад байгаа юм чинь очиж амьдрал үзэг өөрөө бас өөрөө дуу сонирх юм чинь тэрнийхээ цэргийн хүмүүжил тийм ээ. Бие даасан яаж амжилттай яадээ тэр бол нэг суралцах байх гэсэн үднээс хүүхдээ явуулсан. Би бол болохоор өөрийнхөө хүсэлтээр ирсэн. Цэрэг тэрхээс өмнө юу сургуульд сурдаг байсан. Тэгээ сургуулаа төгсчөө тэгээ шууд цэргийн албаа хахаар ирсэн. Яагаад заавал дотоодын цэргийг сонгосон бэ? Ер нь амар гоё нэг дотроо мэрэгжил өөрөөсөө мэрэгжил олох боломжтой. Тэгээд дотор эндээс ер нь өөрийгөө олох юм бол өөрийнхөө амьдралыг өөрчлөх юм болоо гэж бодож ирсэн. Энэ үеэр хугацаа цэргийн албаагчид урлагийн болон жигсаалын үзүүлэх тоглолт үзэж сонирхуулсан юм. Албагааж буй нийт дайчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Монгол төрийн дотоодын цэргийн сүр хүч сүлд хиймэр үн мөнхөд мандан бадархолтох бай. Лондоны амтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй Монгол улсын эрэлж нохойн албыг чадваржуулах төслийн хүрээнд албаны нохой ашигладаг төрийн байгууллагуудын албаагчдад олон улсын албаны нохойг сургах сургалтын арга барил, туршлагыг танилцуулах, тэднийг чадваржуулах сургалт эхэллээ. Өг сургалт маань одоо 14 хоногийн хугацаанд хэрэгжинэ. Сургалт маань бол яг хуучин бид нар бол албаны нохойг том нохойд сургадаг байсан бол одоо энэ яг гөлгөн нохойны сэтгэл зүйн онцлогтод тулгуурсан сургалт явуулж байна. Уг сургалтанд хамрах залуугч маань бол мэрэгжлийн яг сурагч болж цаашдаа сургалт зохион байгуулах юм аа. Сургалтыг цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд Их Британи, Умард Ирландын нэгдсэн бант улсын Вест Мидландын цагдаагийн газрын албаны нохойн сургалтын нэгдсэн төвийн гүлэг хөгжүүлэх хөтөлбөрийн сургагч багш Эма Салвон удирдан зохион байгуулж байна. Их Британи, Умард Ирландын нэгдсэн бант улсын хүмүүсгүүд дайж буй байгаль орчны яамны дэрдэх одоо хууль бус худлаатай тэнцэх сан болон сэгрээ сангийн санхүүжилттэй бид нар Монгол улсад албаны нохойтой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын одоо
сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаамаа. Энэ төслийн хүрээнд бид нар болохоор энэ оны 6 дугаар сард 2-7 хоногийн туршид Amos салбаны хэмээх Их Британи улсын 90 хайх аврах байгууллагын ажилтан бас сурагч, багш мөн судлаач хүнийг авчирч бид нар туршлага солилцуулах, өөрийн туршлага мэдлэгээ хуваалцах чиглэлээр бас ажиллаж байна. За энэ сургалтын зорилго бол одоогийн байгаа Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг таньж мэдэх, мөн түүнийг барууны туршлагатай харьцуулах тэр чиглэлээр бид нар харилцан туршлага солилцож бас өлөг хэрхэн бойжуулах, хөгжүүлэх, мөн албан тохиог хэрхэн шалгаж сонгох вэ? Мөн нэг тодорхой бас зорилтод үнэрийн чиглэлээр яаж сургалт хийх вэ гэдэг талаар бас сургаж байгаа гэсэн. Дээрх сургалтад цагдаагийн ерөнхий газар, гайлын ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар, онцгой айдлын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, иргэний нисхийн үндэсний төв, Монголын эрэлж нохой холбоо зэрэг төрийн болон төрийн бус 9 байгууллагын 20 гаруй алба хаагч ажилтан албаны нохой хамт хамрагдаж байна. Цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2022 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор санхүүгийн алба хаагчдыг давтан сургалтад хамруулж байна. Сургалтыг цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран танхимаар болон цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 200 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм а. Сургалтын нээлтийн үйл ажиллагаа цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд болж нээлтэд санхүү аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Батбаатар, санхүүгийн хилцээний дарга цагдаагийн хурандаа Алтан сүх, цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга цагдаагийн хурандаа Даваазул болон сургалтад хамрагдаж буй алба хаагчид оролцсон юм а. За, санхүү аж ахуйн албаны энэ оны сургалтын төлөвлөгөөнд заагдсан сургалтын 6 сарын сүүлийн 7 хоногт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулалтад төлөвлөж байсан. За, төрийн хэмнэлтэд боловсронтой холбогдуулаад сургалтуудыг цахимаар оруулсан юм. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад аж ахуйн яруу нэгтлэн бодогчдын сургалтуудыг өнөөдөр зохион байгуулж байгаа сургалтын төвтэй хамтарч. За энэ дээр бол одоо 3 бүлэг сургалт орж байгаа. За нэгдүгürt нь одоо яг нэгтлэн бодогч нарт. За энэ төрийн хэмнэлтэд хууль төсөв онгорсноос хойш 2 удаа тодтогдлоо. Тэгээ цаг үеийн шийдэл мэдээллүүд, цалин хөлс, тогтоолт, төрийн үйлчлэгийн албаа хаагчдын залингийн шатал зэрэглэл өөрчлөгдсөн талаар мөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тооцоотой холбоотой 65 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой ажил. Дээр нь одоо хагас жилийн тайлан тооцоо гаргахтай холбоотой. Дээр нь 2023 оны төсвийн төсөл 2024-с 25 оны төсвийн төсөөллөг босруулж ирүүлэхтэй холбоотой гэсэн чиглэлүүдээр сургалтуудыг зохион байгуулж оруулж байна. Энэхүү сургалтаар төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудал, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, 2022 онд батлагдсан засгийн газрын тогтоол, сангийн сайдын тушаал, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол шийдвэрүүд, анхан шатны баримтын бүрдүүлэлт, тооллого, тооцоо бодолтын талаар эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах, өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагаа тооллого, өмч эзэмшлийн гэрээд өгнөх, тендерийн бичиг баримт, техникийн тодорхойлолт боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Эрүүгийн цагдаагийн алба Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн газрын 1-р хилцээний алба хаагчид хамтран хууль бус мөрөөдөө тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа. Тодорхойлбол энэ оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах оффист хууль бус мөрөөдөө тоглоом зохион байгуулж байсан 9 этгээдийг илрүүлсэн юм. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1-р хилтэст явуулж байна. Монгол Улсын эрүүгийн хуулийн 2017 дугаар зүрд мөрөөдөө тоглоом зохион байгуулах үйлдэлийг хуульчилсан байдаг. За хууль зааснаар орон байр эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршид тоглодог мөрөөдөө тоглоом зохион байгуулсан. За мөн үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршид тоглодог хуулиар хоригдсон мөрөөдөө тоглоомын газар байгуулсан эсвэл ажилуулсан бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Мөн мөрөөдөө тоглоом тогтсон үйлдэлд зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулахар хуульчилсан байдаг. Тэгэхээр иргэдээс сэрэмжлүүлэхэд за энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг этгээдүүд бусдын орон байр объектыг урт удаан хугацаагаар түрээслэн за түүндээ хууль бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь тогтоогдож байна. За тэгэхээр иргэд маань түрээслүүлсэн за орон байр объектоо за зориултын дагуу ашиглаж яах үгүй гэдэг дээр нь хяналт тавьж за с ิจ гтэй зүйл тохиолдол илрүүл
цагдаагийн байгууллагад мэдээллийг даруй ирүүлж за цагдаагийн үнэтэй хамтран ажиллахыг зөвлөж байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 3-аас 19 жилийн өмнө үлдэгдсэн хүнийг алах онц ноцтой 3 хэргийг илрүүллээ. Тус хэлтсийн алба хаагчид 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх төвийн нурын нутаг дэвсгэрт иргэн Б гадны нөлөөтэй нас орсон хэргийг 43 настай эрэгтэй Б үйлдсэн болохыг 12 жилийн дараа буюу энэ оны 5 дугаар сарын 31-ний өдөр илрүүл эрүүгийн эрг үүсгэж ялагчртаа татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За мөн 2019 онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн гадны нөлөөтэй нас орсон хэргийг юу гэх үйлдсэнийг 3 жилийн дараа илрүүлсэн. За мөн 2003 оны 7 дугаар сарын 22-нд шилжигшин Сонгоо архан дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамааралтай иргэн БП нарны гадны нөлөөтэй нас барсан хэргийг П гэх үйлдсэн болохыг 19 жилийн дараа илрүүлж энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас энэ сарын 10-наас 11-нд шилжигшин зөвийг хэвшүүлэн яваатаагаар уусан бол бүүж олоод шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд цагдаагийн ерхий газрын харьяа албаныг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт хяналт шалгалт явууллаа. Хяналт шалгалтыг архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289, нийт 655 жолоочийг илрүүлж учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176, нийт 239 зөрчил цагдаагийн байгууллагын 90 сурвалжлах санд бүртгэлтэй 90 сурвалжлагдж байгаа 6 иргэн эд зүйлс 9, тээврийн хэрэгсэл 3-ыг тус илрүүллээ. За ер нь бол бид нэр энэ 5 дахь өдөр болгон энэ арга хэмжээг авч ирүүлж байгааг нь үндсэн шалтгаан нь юу гэхээр согтуугаар тээврийн эрсч болоод зам тээврийн офсыг гарах, үүнээс үүдэлтэй хүний амнаас хохирох эрсдлийг бууруулах урьдчилан сэргийлэх зорилготой. За согтуугаар тээврийн эрсч олоодох зөрчил маань үндсэндээ бол бас хүний амнаас хохирох өндөр эрсдэлтэй байдаг учраас бид нар энэ чиглэл дээр бас анхаарч үндсэндээ энэ чиглэлийн зөрчлүүдийг төлхөө илрүүлж чиглэлээр ажиллаж байгаа. За ер нь бол бид нар бас төв хэсэг, хотын төв хэсгүүдээр нэлээдгүй хяналт шалгалттай байдаг учраас энэ төрлийн зөрчил харьцангуй бага байдаг. За сүүлийн үед ахуй хүрээний аргиталтаас болоод энэтэй холбоотойгоор аслагдсан зэгүүдэд ялангуяа гэр хорооллуудад энэ төрлийн зөрчлүүд нэлээдгүй гарч байгаа учраас энэтэй холбоотойгоор бидний хяналт шалгалтыг аслагдсан зэгүүдэд ялангуяа өнөөдрийн байдлаар хуваарлалтай зохион байгуулалт ажиллаж байна. За ер нь бол иргэдийн ухамсарыг бас дэвшлүүлэхгүй бол иргэд бас ухамсарлахгүй байна. За ер нь зам тээврийн ус зэрэг болгоомжийн хэлбэрээр гардаг боловч за хийж байгаа үйлдэл санаатай байдаг. Жишээлбэл одоо орон нутгийн замд хурд хэтрүүлэгч гэдэг юм уу. За одоо жишээлбэл энэ согтуугаар тээврийн эрсч олоод гэх мэт энэ санаатай үйлдэлүүдээс үүдэлтэй хүний амнаас хохирох, хүн гэмтэх энэ тохиолдлууд нэлээдгүй бүртгэж байгаа. Энэ чиглэл рүү бас чиглэсэн ажлуудыг бид нар бас дулааны үйлрэлт бусад одоо хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага гэх мэт байгууллагуудтай хамтарч зохион байгуулахаар төлөвлөд ажиллаж байна. Зөвхөн энэ оны 5 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22,095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амнаас хохирсноос нийслэлд 7, орон нутагт 36 хүний амнаас хохирсон байна. Зам тээврийн ослын улмаас эхний 5 сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны 43 буюу 22% нь согтуу жолоочийн буруутай үйлдэлээс болж амнасаа алдсан байна. Тийм, тэгээд өнөөдөр яг нэг 2 зээнд орлогонод заавал өвөгийн төч чон гэдэг харна очиж авахгүй л гараад ирсэн. Манайх ерөөс энэ хойно л доо. Та бас согтуугаар хүнданы зүйл хэрэглэсэн. Харин тийм, түрүүний хүнтэй 33% байгаад утсан юм. Гэхдээ энэ согтуугаар тээврийн хэрэгсэл барих нь буруу. Тэр нь хуулийн дагуу буруу. Ер нь хүн согтууруулгундаа хэтрүүлсэн үед бол юу ч хийж болно шүү дээ. Би тэгээд арай өөрийгөө бол би ерөнхийдөө бол гайгүй өөрийгөө хянах чадвартай байна гэж бодоод гарцсан. Хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Амар амгалан амьдралын төлөө хамтдаа.